Сайн байцгаана уу? Та бүхэндээ үзэх өдрийн мэндийг хүргэе. Би яг бараг бичлэг яаж хийдгийг марттлаа. Анх удаа хийж байгаа юм шиг сандартлаа. Бичлэгийг удсан байна. Тэгээ яагаад удсан бэ гэвэл нэг ном бичих гээд ер нь бол тэрнтэйгээ ноцолдоод нэг бичлэг хийх санаач яг үүндээ бол бага байлаа. Тэгээд удлаа. Тэгээд би саяхан 2025 оны 6 сарын 20-доор улаажуулаад яг 2 жилээд авлаа. Тэгээд энэ 2 жилийн хугацаанд миний би ямар ч байсан нэг 2 удаа сайхан солиороод димэрээд тэгээд арай л шар хад руу явсангүй ард нь гараад өөрийгөө таних уу гэд нэг хөтөш дэвтэр хэвлүүлээд борлуулад за бас нэг хүүхэлтэй байшин гэд хүүхдийн цаасан тоглоом хэвлүүлж борлуулад за тэн дээр бол жоохон шатсан өөрийгөө таних уугаа бол бүрэн борлуулж дууссан. За тэгээд саяхан нэг судрын ард гарчаа сууж байна. Тэгээд яг энэ бичлэгийг хийж байхад бол би хэвлэлтэнд өгсөн байгаа. Бичлэгээ тавих үед бол бараг судар маань хэвлэлтээс гарсан байх болов уу гэж бодож байна. За өөрөөр бол за YouTube дээр нэг 40-од бичлэг онготойгоо нийлээд хийсэн байна. Дээрээс нь хамгийн гоё юм нь гэвэл маш олон өөртөөгөө сонирхол нэгтэй зорилго чиглэл нэгтэй одоо Монголынхоо төлөө, их дэлхийнхаа төлөө зүрх сэтгэлтэй жинхэнэ нэг тийм нэг гоё зөөлөн сайхан сэтгэлтэй шудраг Монгол хүмүүсээр хүрээлэгдсэн ийм хүрээлэлтэй найз нөхөдтэй болж байна. Эндээ бол бүр маш их сэтгэл хангалуун байна. Тэгээд энэ 2 жилийн хугацаанд за би магадгүй нэг ихээр бодвол би яг таг санахгүй байна. Ихээр бодвол нэг 4-5 удаа л сархад хүрсэн болов уу. Бусдаар бол тов томоотой 2 хүүхдээ сургууль цэцэрлэгтэн зөөгөөд ээжийнхээ ажлыг хийгээд хажуугаар нь бас нилээдгүй олон нийтийн бөөлөнд оролцоод тэгээд оюуны гэж хэлж болох хаа те оюуны үлээ дүүргээд ингээд 2 жилийг ардаа үтсэн байна. За миний 2 жилийн тайлан бол ерөнхийдөө ийм байна. Энэ 2 жилийн хугацаанд улаач хүн ер нь ямар байдгийм бэ гэж юу ойлгосон талаараа ярих гэж бодлоо. За миний хувьд бол үздэг, хардаг, мэрэгэн түргэн одоо юу гэдэг те тиймэрхүү хүмүүсийн талаар шал өөр төсөөлөлтэй байсан. Тэгээ ер нь энэ би YouTube-ийнхаа одоо public subscribers-ыг харахаар зарим нэг манай бүр 10 жилийн нөгөө ангийн хүүхдүүдээс сав тарцсан байлээ. Тэгээд зарим намайг амар нөгөө залуу наснд хит шоучин байх үед таньдаг байсан хүмүүс миний бичлэгийг бас үзчихвэл энэ бараг лөөрчин болцсон байх ч юм уу те энэ бараг энэ юу болцсон юм бэ гэж ингэ бодож иж магадгүй. Гэхдээ би бол ингэ гэрлээгээрээ байгаа. Онцлог нь болохоор архиуд шоудгаа болсон. 2 хүүхдээ ээж болсон. Тэгээд дээрэс нь улаач болсон байна. Тэгээд улаач болсноороо яг энгийн үнээс юугаараа ялгаатай юу нэ өөрийн л гэдэг талаар ер нь ярих гад байна л да. Тэгээд ер нь бол яг би ингээл мэддэг чаддаг хүний ингээл яг таг бүх юмыг мэдэх ёстой те яа мэдгүй байгаа ч гэдэг амар ингэж шүүж цензурддаг байсан. Гэтэ эн чинь тухайн хүний өөрийнх нь одоо аль мэдрэхүй илүү хөгжснөөс шалтгаалж зарим нь хардаг байна, зарим нь сонсдог байна, зарим нь бүр таг байна те. Зарим нь ингээд нэг бодлоороо нэг хальт мэдэрдэг байна ч гэдэг юм янз янз байдаг. Тэгээ тэрийгэ хэрхэн задлж уншиж байгаагаас бас өөртөө хэр итгэлтэй байгаагаас өөрийн сэв хэр байгаагаас шалтгаалж янз болж одоо хөрвөх, өөрчлөгдөх боломжтой гэдгийг ерөнхийдөө гадарлах болсон. Тэгээ миний хувьд бол хүн амьд үзэж харахыг бол юм зориудаар хийдгүү. Би чамааг үзэдгээ хараадахыг гэвэл би хизээч тэрийг үзэж харж чаддгүй. Хэрвээ онготууд эсвэл тухайн хүний өөрийнх нь өгөгдөөдөс мэдээлэлээ ингээд өгөх юм бол
Тэ би өөрөө мэдээгүй байж ээж тэр мэдээллийг аваад ингээд амаараа гаргаад өөрийн мэдлгүй яриад байх тохиолдол байхаас үзий харин инээ дээрээ үздэг хардаг гэхээр яг тэгж ярихдаа тулах юм бол би бол Ивенгийн л хүнээрээ байгаа. Надад бол юм төрөлхөөс айхтар сонио хачин те милми сонор энэ төр бол байхгүй. Яг уу хаяа бол милми ингээд ажилтдаг. Гэхдээ тэр бол надаас ерөөсөө хамааралгүй. Тэр бол онгод өөрөө хүссэн үедээ харуулаад бусад үед харуулдгүй л зүйл юм байна гэж боддог. Би тэр өөрөө ч гэсэн яг ингээл нүд дээрээ харах гал шунаал ч юм уу те чихээрээ сонсч гол 9 шидийн мэдэрч гэдэг шунаад байдгаа ер нь уул нь бол анханасаа тэгж шундаг байгаагүй. Зүгээр юм жоохон огшилт байсан, жоохон хөвглөгдлгөө байсан. Одоо сүүлийн үед бол бүр юм нам жим болсон. Онгодоосоо л манай онгод чинь ихэндээ амар одоо жоохон дайраад байдаг гэсэн аахгүй аюу хавтуулдаг. Би өөрөө хавтдаг байсан байж магадгүй. Гэхдээ одоо бол бит хоёр ингээ эвтэй найрамдалтай шаардлагагүй гэсэн үед бол би яг ингээл хүнээрээ байж идэг. Шаардлагатай үед бурлаа шаардлага гараад байна танад хилээд өгчөөч гэд байхад хэлэхгүй үе зөндөө байдаг. Харин буурал өөрөө шаардлагатай гэж үздсэн үедээ бол ингээд шууд бодлоор урсаж орж ирж мэдээлэл энэ төр өгдөг. Эсвэл ягаад ч юм нөгөө санагдаад байх гэдгээр зөв мэдрэмж өгнө, эсвэл зүүдээр өгнө. Гэх мэт нэг баг зэргийн зөнгөө нэг хөгжүүлсэн гэхүү одоо энийг бол яг хөгжсөн зөн гэхгүй л ахaltaа зүгээр нэг юм уучраа олж байгаа л зөнгө их баг. Тэгээд энэ дээр бол хүн ингээд ажиллаад энийгээ зөв барьж авах ямар үед те тэр торгон мэдрэмж чинь зөв байгаад байгаа. Тэрийг яг яаж ингээд сайхан барьж авах вэ энэ төр гэдгээр л хамаг юм хэмжигддэг юм болов гэж ойлгож авсан. Тэгээд ер нь бол улаач хүн гэдэг чинь Ивенгийн хүн юм аа. Одоо би энийг бол бүр ингээд сайхан эцэслээд хэлье гэж бодож байна. Шоуддаг те одоо юу гэдэг нэг юм ганган охноос гинт юм яриа суучаар одоо би нэг мөнгө олох гээд байгаа юм шиг эсвэл галзуурсан солиорсон юм шиг ойлгож авах биш ээ. Зүгээр би бол зүгээр бусад хүнээс те тодорхой өөрийн гэсэн онцлогтой үзэл бодолтой өөрийн гэсэн онцлогтой зорилго чиглэлтэй тэрнийхээ араас нэг ололт амжилт одоо юу гэдгийг мэдлэг мэдээл хайгаад хөөгд явж байгаа л болохоос түгээрээ л ялгаатай болохоос те зарим нь ингээд санхүүгийн талаарх мэдлэг мэдээлэлтэй чадвар хөөгд бизнесийн талаар ч юм уу хөөгд явж байхад би бол ингээд өвөг дэзийн талаар те зөв мэдрэмжийн талаар мэдлэг мэдээлэл хөөгд явж байгаа л болохоос ерөөсөө онцгойд эсвэл тэнэг гажуу солио гэсэн юм байхгүй. Адилхан эгэлж ирийн хүн юм аа. Зүгээр хоорондоо өөр болохоос энгийн хүн улаач хүн гэж бол байхгүй байгаад л байна л да. Тэгээ улаач гэхээр ямарваа агуу дээд онгод буулгадаг байсан ч гэсэн эгэлж ирийн хүн юм аа. Давуу болны сул талтай өөрийн чаддаг бөгөөд чаддгүй зүйлдээ өөрийнх нь хөглөгддөг, зорддог, чиглэдэг хөг мэдрэмж бөгөөд хөглөгддгүү огт сонирхдгүй ингээд нэг тааралцсан ч ингээд нэг ширвээд өнгөрчдөг ийм сонирхлын зөрүүтэй хүн байгаад байгаамаа. Одоо энийг ингээд тодорхой болохгүй болохоор одоо энгийн гихтэгтэй хүмүүс нь мань битгээ галзуу солиотойгоор нь дуудаад гаж те нэг юм өөр хүн шиг яриад байгаа хгүй. Одоо би жишээл саяхан нэг их сургуулийн ангийн 2 хүүхэдтэй уулзгаар намайг нэг юм өөр ертөнцийн хүн шиг юм яриад байна л та. Одоо чи бараг ингээ бодлороо те өөртөө адилхан хүнтэй бараг бодлороо ойлголцох байх гэл те тэгээ үгүй л те ер нь бол бодлороо ойлголцохгүй яг ярьж иж ойлголцсон энгийн хүн учраас дээрэс нь яг маш өөр байдгийн байлаа. Одоо бүр ингээл зүгээр л ажиллаа хийгээд явж байгаа хүн мань мэд шиг ингээл үгдээц гэл онгод энэ төр буулгаал эрт үеийн цаг хугацааг одоо судалж шинжилээл те ингээ явж байгаа хүн хоёрын ертөнц бол нэлээд өөр тэдний үзэл бодолтой амьдралынх нь үнц нь амьдралынх нь утга учир
арт нь ингээ олох гээд байгаа үр дүн, тэрнийг харсан харах үнцэг, тэ хамрах хүрээ энэ нь бол шал өөр байдаг нь бол үнэн. Гэхдээ эн чинь бид нар ингээ гажуу солиотой байж бошгүй гэсэн үг нэгдүгээр биш. За хоёрдугаар болохоор яагаад ингээ улаач хүн гэдгийг заавал энгийн хүн гэдгээр хэлгээд байна вэ гэхээр ямарваа агуу дээд мундаг онгод буулгаад өөрөө хичнээн хөг мэдрэмжээ сайхан хөглөөд зөнгөө хөгжүүлээд мундаг те нэвт шувт хардаг болцсон байсан ч гэсэн за нэг талаараа те үнэхээр зөнгөө сайхан авч яваад хөгжүүлсэн бол тэр үнэхээр давуу тал мөн. Гэтэ тэр бол улаач юм аа, тэр бол тэр агуу дээд өвдөц нь өөрөө биш юм аа гэдгийг одоо бид нар ингээд ялгаж салах цаг болсон. Бөө гэхээр ийм улаач гэхээрээ одоо агуу дээд гэсэн үг ерөөсөө биш. Яг ив эйгэл хүн одоо энийг тэр очид золгож байгаа ч ойлгох болсон, золгуулж байгаа ч ойлгох болсон гэж би бодож байна. Яад гэвэл над дээр ингээд ирж байгаа хүмүүс намайг тэ хит их хүндлэх айгүй их юм онготын өмнө сандрах тэ зарим нь ингээд бишрэн шүтэх дүр төрх ажиглагддаг. Би бол тийм олон хүнтэй уулзаагүй. Гэхдээ над шиг одоо хүндлэл тэ шүтэн бишрэл тийм мэдрэмжтэнд нөгөө сураагүй тийм авч үзээгүй хүнд бол пүүх ямар хүндэлж байна гэд ингээд би бүр тэр хүндлэлийн ингээд нэг надад хүндтэй байгаа юм шиг даахгүй юм шиг ингээд санагддаг байхгүй. Ер нь бол ингээд би өөрөө бас тийм байсан. Одоо ингээд амар мундаг онготой мундаг удган зайр ингээд тэгэхээр очиол бараг л те ингээд ингээл агуу хүн байх ёстой юм шиг төсөөлөл тэгэл тэр нь ингээл игэл хүн байгаал агуу биш байхаар яг үнэндээ олж жоохон урам хугаралт авч исэн. Тэгтээ сүүл рүүгээ эн чинь зүгээр хүн юм байна гэдгийг ойлгоод тэрхээр ядаж байгаар нь хүлээн зөвшөөрөхөд хэрэгтэй. Тэгээд маш олон хүмүүс ингээд хүнийг дахин шүтээд ингээд өмнө баг өвдөг сүтөөч гэдэг юм. Ингээд өстой нэрэ байнга магтаалтай өстой мундаг мэддэг чаддаг өстой нэрэ мэрэ гэл ингээд хахаар тухайн хувь хүнийг бас амар эвддэг юм шиг санагддаг. Тэгээд одоо манай бөөнөр хоорондоо маш хэрүүлтэй миний туйлын үнэн зөв чи болохоор худлаа тэ өрөөсөө өөрийг дандаа хэрэгсэн буруу болохгүй гэж хэлж ярьж идэг, буруутгах чийдэг ингээ нэг буруу хайсан, өөлсөн, шүүмжилсэн. За зарим нь бол бүр хит эгондоо автсан тэ нэг юм хамартаа баас түрхсэн тэр одоо яах гэдэг юм бэ та бүр эн чинь ерөөсөө тэр нөгөө уулзж байгаа хүмүүсийн хандлага, тэр өөрийнх нь хандлага, өөрийгөө игэлж ирэн хүн гэж ялахгүй байгаатай холбоотой юм гэж би сүүл рүүгээ бодсон. Тэгэхээр би өөрөө улаач хүний хувьд онгод буулгадгийн хувьд те бид нар нэг амар нэвчүүд бүхнийг ингээл төгс үзэж хараад сонсоол мэдрээл те бүх юмыг 100% бүрэн төгс мэдээд байгаа юм байхгүй. Тийм боломжтой юу гэвэл би сайн мэдэхгүй байна. Би 20 жил бөөлж үзээг болохоор мэдэхгүй байна. Гэхдээ боломжтой байгаа чадчихвэл тэр хүн тэрийгэ дааж авч явах хэрэгтэй болохоос тэрүүгээрээ давуу тал олгоод те нэг өөрөөсөө дордыг дээрлэгээд ч юм уу те хүн олныг ингээд урдураа мүлгүүлээд бай гэж өгсөн мэдлэг чадвар мөн үү гэдгийг бодох хэрэгтэй. Манай онгодын сургалтаар бол биш л байсан да. Ер нь бол хүн амьтныг өргөх те тусалж дэмнэхтэй биш. Одоо өөрөө арчаагүй заяагүй хөдлөхгүй байгаа хүнийг ер нь туслаад яах юм буцаад байран дээр штэ. Тэгэхэд ингээ үнэхээр аргаа олохгүй ирж хайж яваа хүмүүсийг тэ өргөх өөрөө доор нь орж байгаа тэ ивэс болоод дээш нь өргөж өгөхийн тулд энэ эрдэм мэдлэг зүүн чадамжтай онготын тэр агуу дээд оюун ухаан чинь буугаад байгаа болохоос нэг хүнийг л ингээл дахин шүтүүлгээл бурхан тэнгэр болох гээд бууж ирж байгаа юм биш гэдгийг уг нь бүгд мэдчихээ. Гэхдээ мэдтгүй юм шиг айгуу санаа хандлага гаргадаг. Тэгээ би хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байхад надаас доошоо залуу үе төр жинсийн мессеж хүлээж авч чадахгүй. Одоо бол ингээ үе өөрчлөгдөж байгаа, цаг өөрчлөгдөж байгаа. Бидний юм нэг тулгай тойрсон хэрүүлтэй нэг нь бурхан тэнгэр мэт нөгөө нэг зарц боол мэт ийм нэг гажуу мухарсхийн тэнэг байдлаа одоо ер нь бол цогцооцсон дээр те ер нь бол хэцүү шттэ. Хүн
ингээл те над дээр ирээл 10 хариулаа ирээл ингээл намайг бүр ингээл бишрэн шүтээ тат би хөөрөхгүй байх амар хэцүү байхгүй. Тэгэхээр бусд нь ч гэсэн нөгөө зөв сайхан ирээдүйн төлөө тэр хүнийг тэгж дахин шүтдгээ ер нь болоод тэ харин ч ээгөрхгүй байгаа газар дээрээ бууж байгаа тэр хүмүүсээ өргөж тэгээ тэр хүмүүсээсээ суралцаж тэрийг нь одоо түгээлэг болгож тэрийг нь жишг болгож авч явах тал дээр хүн болгон оролцоотой хэл үгтэй байвал яадаг юм бэ? Тэгэхгүй бол эн чинь хайдаас бөөчин жоох мухар сүсг юм болоод явчих юм аа. Тэгээ хит их дахин шүтэх болоод явчих юм аа. Тэгээд би бол өөрөө улаач хүний хувьд би өөрийгөө бурхан биш гэдгийг мэднэ, тэнгэр биш гэдгийг мэднэ, онгод биш гэдгийг мэднэ. Би 20 жил бөөсөн ч тэнгэр болохгүй байхаа. Ер нь бол болохгүй гэж бодож байна. Тэгээд яа болохгүй вэ гэвэл амьдрал дардан байдгүйтэй адилхан хүний ааш аран чинь дардан байхгүй. Өнөөдөр 7 хоног их сайхан тайван явж болно те. Тэгээ 8 дахь хоног дээр нь үнэхээр бочуураад орилж хашгичаад байна штэ. Тэгтгүү хүн байна уу? Ер нь тэгтгүү бол хамаа алга те. Бурхан тэнгэр болгоо шүтээ. Даанч тэгээ бүгдээрээ адилхан байд юм аа. Тийм болохоор өөрийгөө игэл хүн гэдгийг одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бусд нь ч гэсэн игэл хүмүүс шүү наадуулж ин гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө хүмүүстэй ч хөгжих орон зайн ингээд дахиад бий болно те. Би ч болоогүй байгаа юм байна. Би ч нэ хамраас өгөх яагаачгүй байгаа юм байна гэдэг дээрээ дүгнэлтхийн тэгээд бас дээрэс нь тэг бөө нараа хүртэл ингэж зөвөр шүүж чадж байгаа хүмүүс цаашдаа улс орон удирдах хүмүүсийгээ удирдахчдаа тэгээ ямар цензуур тавихаа бас ойлгож эхлэх юм болоо тийм ач холбогдолтой болов гэдэг үгнээс би өнөөдөр ийм зүйл ярихаар шийдлээ. Яг би ийм юм яриад байна вэ гэхээр одоо энэ 2 жилийн хугацаанд буурлаасаа мэдсэн сурсан юм аа л ер нь яриад байна л та. Тэгээд намайг ер нь зарим нэг хүмүүс одоо энэ бичлэг хийдэг болохоор тэгдэг гэж магадгүй айгүй хийрхүү те юуны тухан төрөөгүй ээж хийрхүү мэрхүү гэх нэг тийм ярьсан юм угаасаа сонсогдсон. Тэгээд би бодж л байна л да. За би үнэхээр хэрэгч гин үү те надад ийм эрсдэл байна уу? Би өөртөө юу болоогүй ээжэж хүмүүст ингээ буруу мэдээлэл юм тараагаад одоо хүмүүсийг төөрж явж байгаа дэр нулам төөрүүлээд тайчихгүй энэ төр гэсэн айдас бол байгаа. Гэхдээ яг ингээд буурлынхаа надад зааж сургаж байгаа юмыг ботхоор хэрхэл биш байгаад байдаг юм аа. Одоо энэ тухай би ярих гэж бодож байна. Тэгээд миний хувьд болохоор 2 жил өнгөрлөө. Энэ хугацаанд бол буурлынхаа тухай хин нэгнээс асууж хин нэгнээр буурлаад хандуулж энтер явхаа бүр ингээ ор тас болцсон байгаа. Яагаад гэхээр нэгдүгээр тэг тусан хүний эргэлзээ ихсдэг, толгой эргэдэг, өөртөө эргэлзэх нэгсдэг, өөртөө эргэлзэх тусмаа л ингээ нэг газараа гацаатай байж идэг. Тийм болохоор эцсийн шийдвэрийг ердөө би гаргана. Тэр шийдвэрээс гарсан үр дүнг би харт толгоогоор хариуцах учраас эн чинь миний амьдрал юм байна, би юм байна, миний зүйл юм байна, одоо миний дотоод асуудал юм байна гэдгийг бүрэн ухамсарлаад хариуцлага бүрэн өөр дээрээ авчих юм бол угаасаа хүнээс асууж явах сонирхол төрхөө болчихдээ. Яа гэвэл тэр хүнээс асуугаад хүний аясаар шийдчихлээ гэд гарах үр дүнг нь тэр хүн хариуцдаггүй юм. Би өөрөө хариуцдаг байхгүй юу? Одоо ер нь бол бүгд адилхан шүү дээ. Надаас ирж асуугаад би хэлээд өгчлөө миний хийснээр хийсэн чинь буруутчихад би очиод чиний өмнөөс амьдраад чиний өмнөөс толгой дотор чинь одоо та галзуу солио төрж ивэл тэрий чинь тэр галзуу солиог чинь зохицуулаад хэвийн байдалд нь оруулдаг байхгүй юу? Тийм болохоор ер нь бол энэ дотоодоос ундарч байгаа онгод буурлын хөг чадамж гэдэг чинь тэ яг өөрийн тусгалаар бийжиж өөрийн тусгалаар бууж өөрийн тусгалаар бодит болдог болохоор энийг хүн өөрөө хамгийн сайн мэднэ. Тэгээ олон хүнээс асуухаар
Биш үү? Нэг хүнээс асуугаад тэр хүн үнэн зөвтэй одоо нилээн дөхөөлж хэлж болноо. Гэтэ хүн хизээш тэрэн сэтгэл хандгүй байхгүй юу? Хамгийн гол нь шүү дээ. Над дээр ингээд ирээд уулзсан хүмүүс дараа нэг хүн дээр очиод надаас асуусан асуултаа дахиад асуух нь бараг л нэрээ ойлгомжтой. Зарим хүмүүс бол яг хөө те зөвхөн тань дээр ирлээ мэрлээ гэх юм байдаг. Яг хөө тань дээр гэдэг нь бол өөргөө хэлээгүй шүү. Манай онгод дээр ирлээ гэх хүмүүс байдаг. Тэгээд би бол тийм амар олон хүнтэй уулзаагүй. Угаасаа тэгж байнга ингээл өдөр болгон буулгаал хүн амтан золгуулаад байх сонирхол надаач байдгүй, манай онгодод ч байдгүй. Тэрний оронд одоо арай өөр хөг тэг нэг ном судрын тал дээр л жоохон хөг байна. Тэгэнгүүт тэр нөгөө нэг ирж байгаа хүмүүс чинь над дээр ирж асуулаа. Тэгээд нөгөө юмаа өөр хүн дээр очиж асуулаа. Тэр нь бас нэг яг адилхан хэлэх нь бас ховорхон ер нь бол ховорхон. Яагаад тийм байдаг вэ гэхээр нэгдүгürt надаас шалтгаалж байгаа. Буулгаж байгаа улаач миний тусгалаас шалтгаална. Тэр хүн өөрөө хэр нээлттэй, хэр өнгөцхөн талдаа хэр төөрөлдөөнтэй байгаагаас бас шалтгаалаад байх шиг байна. Тэр өнгөцхөн талдаа бүр ингээд нэг тодорхой байгаа юмыг бол онгод уншаад гаргаад хэлэх бол амархан. Тэнгүүд хүмүүс бол өнгөцхөн талдаа эссэн шидэм юм ингэж игнүүлж үрж тавьчаад гүндээ шаал өөр юм байж идэг. Тэгээ тэрийг өөрөө мэдхгүй барихгүй ухамсаргүй байдалтай байж идэг болохоор онгод тэрийг ингээ гаргаж ирэх гэж нэлээ удаан ярилцж байгаа нэг юм барьж аваад хаяа алдчихж байгаа юм харагдчихл байдаг. За нэгдүгээр тийм байна. Тэгээд хоёрдугаарт өөр хүн дээр очихоор нөгөөх нь онгот нь өөр хөвгтэй одоо жишээлбэл нэг нь үүлийн өөр талаас ярьж байхад нөгөөх нь удам хугацааны одоо ус авдгийн талаас ч юм мэдхгүй ингээл нэг баахан өөр хөвгтэй онгодууд дээр очиод баахан өөр юм ингээд ирээвэр хураавар цуглуулж аваад тэг голд нь яг яхаа мэдгүй. Одоо яг юу гэх юм бөө мэд. Тэгээ эцсийн шийдвэрийг өөрөө гаргана гэдгээ ойлгоогүй цагт энэ эргэлзээ хизээж арилахгүй. Энийг одоо би нэг дандаа юм шахаатай хүмүүстэй уулзсаар хагаад ер нь бол нэг гадарлаад байна л да. Хүмүүс ингээд одоо яах вэ? Тэг хэн босох уу? Босох нь зөв үү буруу юу гэдэг ингээд юм толгой нэрэгцэн баахан хүнтэй уулзсан ингээд яваад байдаг. Үнэхээр мөнгө харсан хүн амтнтаа тарж ултар чинь нүдэн улаанаар ирэлтэй яаж игээ босгоод үгийг нь за эсвэл ингээд нэг над шиг шин хүн босгодог жиш босгодгүй жиш хоёрын оронд онгот нь босгох хөвгтөж байгаа юм шиг хөвггүйж байгаа юм шиг тэрийгэ ялахгүй нэг юм амтан таарлтна эсвэл хизээний хүн амтан босгодог нэг тийм багш нар гэхдээ бол эцсийн шийдвэрийг хүлээгээд байгаа тийм хүмүүс таарлтна. Тэн дээр чи шийдвэрээ гаргаж тэр багш магшаасаа гуйдэн шүү. Одоо би тэрэн дээр амар их алдчихсан байхгүй нөгөө хүмүүс төр очиод ингээл онгот нь би чамайг босгоодгүй би багшлаадгүй гэж хэлхийг ингээ хүлээгээд байдаг. Нөгөө мэдхгүй гуйж мэдхгүй тэр чинь ингээд эцсийн шийдвэрээ өөрөө гаргаад тань дээр босё гэдгээ өөрөө тодлоод өөрөө гугаад өрөөгөө аваагаа тэнцвэлээ тэгж босдог тийм үйл явдал байдсан байлээ шүү. Тэгээ манайхан ингээл эргэцэл тэнд нэг юм хийсэн, энд нэг юм хийсэн одоо яах юм бөөмөд гэд ингээ яваад байдаг. Тэгээ өөрийн толгойд эзэн бэ, эцэст. Өөрийн чинь онгод, өөрийн чинь амьдрал тэгээд өөрийн чинь ураг удам, өөрийн чинь хариуцлага, өөрийн чинь шийдвэр гэдгийг одоо ингэж ер нь ойлгоцгоо. Тэгээд яа энийг ингээл одоо 2 жилийн дараа хэлэх бол надад нэг гайгүй л байна. Тэгэхэд би анх босож байхдаа яг л тийм байсан. Тэгээ хин босох онж мэддэхгүй ирээл хайгаал тэгэл нэг босох ёстой л гэсэн хүмүүс босгоод өгье гэсэн нэг ч юм байхгүй ч юм уу тэгэл явж лээсэн. Тэгээд одоо болохоор ингээ ойлгосноо та бүхэндээ хэлээд байгаа шүү. Өөртөө эзэн байх талаар л ер нь ярьж гин. Тэгээ өөрийн толгойтой байх талаар ярьж гин. Өөрийн толгойтой болчих юм бол тэгээ хүн өөрөө өөрийгөө ажиглаад өөрийгөө даагаад явж хангалттай чаднаа. За энэ бол манай онгодын хамгийн ихэнд надад ойлгуулзаад сургасан 9 шидийн юм үзүүлж тоолуулж алдуулж онуулж сургасан зүйлээ. За хоёрдугаарт юу вэ гэхээр өөртөөгөө ажиллаад эхлэхээр өөрийнхөө
тухай сайн мэддэг болж ирдэг. Миний хувьд бол ингээ хийсвэр сэтгэлгээ сайтай байдаг гэж би баахан юм ярьсан. Тэгээ хийсвэр сэтгэлгээ сайтай маань болохоор хит агаар дээр хөвөөд яваад байх тийм суул талтай байдаг байхгүй юу? Тэгээ би чи ер нь бүх амьдралынхаа турш жоохон агаар дээр хөвөөд юм бодит амьдралаасаа цухтах маягтай, жоохон тасрах маягтай бодит амьдралдаа айгу дурггүй төсөөлөлтөд дуртай тиймэрхүү байдалтай амьдарч ирсэн хүн харин улаажуулсны дараагаар болохоор тэр байдал маань айгу сонин гайхалтай нь болохоор эсрэгээрээ өөрчлөгдсөн. Яагаад гэвэл онгод маань надад тэр ингээд хийсэд байгаа зүйлийг яаж тогтоож аваад буулгаж ирэх ёстой гэдгийг зааж сургасан байхгүй юу. Тэр нь тэгж болдог гэдгийг ойлгуулсан. Тэр бол ингээд миний онгодтой итгэх одоо сүүлийн шат амжилга байсан. Үнэхээр ингээд хэдий би амар хийсвэр сэтгэлгээтэй ч ихсэн хоосон нисээд ахыг хинч хүсдэггүй. Би өөрөө тэрэндээ маш дурггүй байсан. Гэхдээ яаж ингээд бодит амьдралтайгаа уялдахаа ерөөсөө чаддгүй байсан байхгүй, ойлгодгүй байсан. Тэнгүүд манай буурлахаар эхлээд намайг сайхан нисгсэн. Ямар сандал галзуур цолоор хөв те нисгэж байгаа сүүл рүүгээ тэр ингээд солиоролтой тогтоож эхэлсэн те нэг нисээд ингээ бүр хоосон те ингээд бүр бодит байдлаасаа тасраад онгодтой автаад бүр алга болоод байгаа хэрнээ эрүүл ухаанаа авч үлдэж нэгдүгээр сурсан солиорохгүйгээр. Тэрийг гэхдээ би яг үнэндээ яаж сурснаа мэдэхгүй. Би 2 удаа амар дэмэрээд 2 дахь дээрээ маш аюултай байсан. Тэгээд 2 дахь дэмэрж дуусаад эрүүл ухаан орж ирсний дараа би дахиад солиорхоргүй боллоо гэдгээ мэдчихсэн. Нэг юм гадралдаг болчлоо. Ингээд нэг юм дөртэй болчлоо. Ерөнхийдөө ойлгочлоо гэд ягаад ч юм би ингээд сурцсан байсан заяа. Тэрнээс хойш ингээд нэг дэмэрч юм шиг нэг эвгүй хүнд химэм ингээд орж ирээд тэг ингээл автуулаад ингэх үе байсан ч гэсэн би ямар ч гэсэн дахиад солиороогүй одоо жил гарan болж шүү дээ. За тэгэнгүүтээ нэгдүгээрт солиорохгүй ямар ч зэ эрүүл ухаантайгаа эрүүл саруул оюун ухаанаа авч үлдэх сурнаа. За дараа нь одоо яадаг вэ гэхээр тэр эрүүл саруул оюун ухаанаараа тултлан сайхан хис хэрэгтэй. Хисээд ахаар маш хөглөгддөг те нэг хүн мэддэггүй онгод нь мэддэггүй хөглөгдөөл 9 шүтийн шүлэг мүлэг уурсч гарч ирээл ингээл яг нэг онгод орно гэдэг шиг ингээл те шал өөр хүн шиг ингээл болж малвал тэгэл айгу тэнгэрийн юм яриад гариг иргсэн юм яриад ч юм уу те тэгнэ. За тэгээд ирэхээр нь яадаг вэ гэхээр тэнд би алаас нэг хөөрхөн хідэн хугацааг үдсэн. Гэтэ тэр нь яг юунд хэрэгтэйг ерөөсөй ойлгохгүй байсан. Харин одоо азар гэх юм уу те миний өгөгдөл нь болохоор тэр ингээ хийгээр бол ямар ч хэрэггүй гэдгийг ямар тайч нэг юм ялгаад байдаг байсан аахгүй. Тэгээ тэрэндээ амар бухимддаг байсан. Энд ч даа ингээд тэгээ миний ганц чаддаг юм. Гэтэ энэ яг юунд хэрэгтэй юм бэ? Энийг хэрэглэж болохгүй бол ингээд нэг хоосон те үлгэрийн юм ингээл яриад буулгаад бичээл ямар хинт хэрэгтэй юм бэ гэж айгүйх боддог байсан. Тэгтээ тэр чинь ингээ сайхан хийсвэрлж жаад өөрлөгөө ойртуулах ёстой гэдэм байлээ. Тэрийг болохоор онгод маань яг амаараа хэлээгүй ч гэсэн ингээ хөтөлсөн зам чиг мөрөн намайг тэнд сургасан юм аа. Тэгэхээр нөгөө нэг эхний ээлжинд маш хийсвэр байна. Тэрийг ингээ жоохон татаад өөрийнхөө хүмүүсийн хүмүүсийн аж амьдралд хэрэгтэй болгож буулгах нөгөө юуг нь хайх хэрэгтэй байхгүй юу? Хайгаад олоод ирэх юм бол тэр нэг тэнгэрийн харь гаригийн юм чинь яг одоо цагт тэ би юу хийх ёстой вэ гэдгийн хариулт болж бууж ирд юм аа. Тэр хариулт нь болохоор ямар ч хийрхэлгүй яг бодиттой байдیں۔ За би одоо энэ номыг барьж аваад бичиж тэ эсвэл энэ одоо ном сумыг барьж аваад энэний талаар бичлэг хийгээд энийг олон нийтэд тарааж гэдэг юм. Иймэрхүү бодиттой зүйл рүү бууж ирж явах хэрэгтэй маа. За эсвэл бүр тэрийгэ байлаа. За тэрийг хийх анхдагч санааг үүсгэх тэр суур болгож бууж ирж явах хэрэгтэй. Жишээлбэл би одоо юм үхэнц дорой амьдрахгүй өөртөө эзэн байя. Тэгээ эзэн байхын тулд эсвэл эзэн байх нь юунд хэрэгтэй юм, ямар учраас эзэн байх ёстой юм гэдгийг бол хэрхэж олж болно. Гэтэ буух нөгөө буудал байх ёстой. Яг нэг онгод бууж ирлээ, үгээ хэллээ, bijлээ гэж байгаатай адилхан тэр онгодоос
ирж байгаа хөг чадамжтай тэндээс үүсэж байгаа өөрийн чинь хэрхэл заавал бууж ирж байгаа хэвээр. Хэрхэж болохгүй гэсэн үг биш те, солиорчгүй шиг хэрхэж болно. Гэхдээ тэрийгэ буулгахгүй бол ямар ч хэрэггүй. Тэр чинь бол тэгэхээр нэг гаригийн эрхсээр нисээд ингээд хүнд хэрэггүй байхгүй юу. Бид нар ер нь хүнд хэрэгтэй болгож буулгаж л авах хэрэгтэй. Улааж өртөөчийн үүрэг бол тэ юуны тулд энд махан битэд төрцөө. Бид нар чинь хий биетэй онгод биш байгаад байна те. Махан битэд төрцөө учраас бид нар буулгах хэрэгтэй. Бид нар буулгаад тэр хий байгаа онгодын тэ оюун санаа, тэр онгодын өгөгдөл, өв соёл юу гэдгийг хөг мэдрэмж чадамж тэр бүх хий юмнуудыг сайхан хэрэгж очиж аваад тэгээд бодит болгож буулгах ёстой байхгүй юу? Ер нь энэ зориулагдсан юм байна гэж одоо би сүүл рүүгээ бөөм мөрөглийг бодож байгаа. Нэг тэгж хүн амьд үзэж хараад засаалруулахад зориулагдсан гэж бол ботгой болсон. Яад гэвэл заслаа гэхэд те тэр хүний одоо алдаж оноод байгаа зүйлийнх нь те тэр чи өөрт нь л байгаа байхгүй. Тэр хүн магадгүй хүн таньдгүй болохоор хүн тууртаад байгаа, эсвэл одоо юу гэдэг нь хорон санаатай болохоор нөгөө санаандаа буцаж бүдрээд муухай амьдраад байгаа ч гэдэг юм уу, эсвэл юу ч хийж болно штэ. Тэр амьдралынх нь ер нь толтын тусгал нь өөрөө л байгаа. Тэгэхээр өөрийг нь засахыг бол засал гэж хэлэх байгаад мартагдсан зүйлийг сануулгах гэж, тэ алдагдсан зүйлийг эргээд буулгах гэж энэ болж бүтэхгүй байгаа нийгэм цаг хугацааг тэ өвөг дээдсийн тэр амгалан тайван сайхан сэтгэлтэй нэгэндээ итгэдэг тэр гой оюун ухамсарын үе рүү эргүүлэх гэж байгаад байгаа юм биш үү? Тэ энийг одоо ингээ гоё зөвөр ойлгоод үндэс суурьтайгаар нь ойлгочвол хүн болгон онгодоо яг ингээд хэрэгсэн ч гэсэн буцааж буулгаж яг бодит үгүүл бодит сэтгэлгээ, тэр сэтгэлгээ нийтээр нь сая нэг лабубу гэл хүүхэлтэй ингээл нийтээр нь автуулж шít хүн болгон амаар санагдтал автуулж байгаатай адилхан энэ сэтгэлгээг хүн болгон өөртөө суулгамаар санагдтал автуулах нь бидний үүрэг аахгүй. Энийг одоо янз бүрээр л хэлээд тах шиг энэ оюун санааны дан, оюун санааны эрен энэ төр гэдэг янз бүрийн үгээр нэрлэж чинь. Тэгтээ яг утга нь бол ийм штэ те. Ер нь бол одоо жоохон ингээ онцгүй өнгө мөнгөний амин хувиа хичээсэн ийм үзэл бодол бүр хэд дэлгэрсэн байна. Энийг эргүүлэх хэрэг. Энийг эргүүлэхийн тулд өвгдийн цаг хугацаанд өөрөөрөө туулж тэ ойлгож өвдлүүлж үлдээс нь тэр гоё оюун ухамсарыг сэрээгээд өөртөө санаал сэрээгээд хийрхэж сэрээгээд тэ харьцагнаасаа гарч сэрээгээд олж авсан мэдлэгээ өөртөө яг хүн ойлгохоор төвшөнд буулгаж ирээд тэгээд тарах хэрэгтэй байхгүй. Тэр төвшөндөө буулгаж ирэхгүй бол яг галзуу юм шиг харагдаад идэг юм а. Би одоо өөрөө амар тэр тал дээр маш туршлагатай хүн. Би болохоор нөө ийм 2 3 шат амжилт буулгах ёстой гэхэд магадгүй тэ хитрхи гүн рүү нухчаад жоохон өнгөц цэцгтэр гаргаж ирээд хүнд хэлүүл ойлгох байсан юмыг шууд нөгөө гүнийхээ ямаар нь аваачаад хүнд аваачаа хэлчихэд тэгээд би ч амар яг галзуу юм шиг харагдаад яваад идэг гэсэн аахгүй. Одоо тэрнээс болж намайг амар олон сарын юмтай жоохон юмтай хит хэрэгцэн хит хөөрцөн тэнцэн буруутсан гэж боддог байх. Гэтэ яг үүндээ бол хинч тийм байхыг хүсэхгүй мэдхгүй. Зарим хүмүүст ингээл гэрэл сүүдэр хараал ч юм уу те, эсвэл ингээл халуун дулаан мэдрээл одоо ингээл те гариг ертөнцөөр хисээл астрал аялал хийгээд ах нь гоё байдаг юм шиг л юм. Би бол тийм юм сэтгэл хандгүй. Тийм байвал би өөрийгөө хинч хэрэггүйгээр мэдэрнэ. Би өөрөө хүнд хэрэгтэй байхын тулд бодит амьдрал дээр хийсэн бүтээсэн чаддаг те хүний үгийг сонсоод тооцож бодоод өөрөө юу хийхээ шийдэж чаддаг тийм хэмжээний хүн баймаар байна. Тэнгүүт яагаад ч юм нэг зүйл ирж хайж байгаа, юу хайж байгаа мэдгүй байсан бол манай буурал надад бууж ирээд хэрхүүлж байгаа надгаа буулгаач гэдгийг ингээд эвтэйхэн яагаад ч юм яаж ч юм ойлгуулсан байхгүй. Тэгээ би одоо бол тэр гариг ирэхээс те тэр астрал аял тэр зүүд нойрондоо хөөх бол надад ерөөсөө сонирн биш. Бодит байдал дээр нийгэм сэтгэлгээ оюун санааны хувьд өөрчлөгдөж ирээдүй хойж ихтлэх юм амар амгалан тайван байна гэдгийг л ойлгосон. Тэгээд энийг ойлгоход бас энэ нөгөө судар буулгах
үйл явц маань надад бүр амар хэрэг болсон. Тэгээ би уул нь бол анханасаа юм судар модор бичгээд суугаагүй маа. Би ч нөгөө өөрийгөө таних уу гээд хөтөж дэвтэр гаргасан шүү дээ. Тэр чинь нөгөө нэг гэрлийн өргөний засаг зарингаас ер нь бол санаа нэгтэй. Тэгээд би бол ер нь нэрийн дуртаагүйгээд нэг жоохон хэрэгтэй орсон. Нэг 5 бүлгийнх нь нэг 2 3 бүлгэн ч юм уу засаг зарингийн надад өгчээсэн даалгаврыг би дэвтэр олгоцсон байхгүй юу. Тэгээд бусдыг нь бол өөрөө зохиогоод ихийн өөрөө бэлдээд ер нь бол тэг санаа авцсан л гэсэн үг. Тэгэнгүүтээ би ингээд дараа нь тэн дээрээ жоохон сонирн болоод би ингээд тэг өөрөө юм гаргасан биш хүнээс хуулцсан байна гэдэг дээрээ өөр дээрээ амар эмзэг хүлээж авсан. Тэгээ баг нөгөө төвтрлүүгээ баг ингээд ширвэж харж марах гад. Ер нь бол ингээд хүнээс хуулахаар бас миний ингээд сэтгэл ерөөс ханахгүй байгаа байхгүй. Би ингээд өөрөөсөө гоё ундруулаад яг нэг юм яг тэ нэг юм байхгүй юмыг би болгочвол тэнд миний хөг байгаад ах шиг байна. Одоо эн чинь хөг шүү дээ. Хөг гэдэг чинь энийг хэлнэ. Чиний яг юунд хүсээд зориод юу хийвэл сэтгэл чинь амар амгалан тайтгарсан байдалтай байх гэдэг. Тэрийгээ олж авна гэдэг чинь чи өөрийнхөө хөгийг олж авч ийн гэсэн үг. Тэгээ онготынхоо хөгийг бас олж авч ийн гэсэн үг. Тэгээ тэрийгээ дагаад явхад өөрийгөө сонсоод явхад ер нь алдахгүй л гэсэн үг, буруудахгүй л гэсэн үг. Гэтэ бас нөгөө тантхаа мартаж болохгүй. Яг үр дүн хүн тохиролтой юу? Энэ тэрийгээ бас ингээд тооцчл авах хэрэгтэй. Гэтэ альва зүйл чинь огт тохиролгүй дан өгөөжтэй байна гэж байхгүй. Тэгээд өгөөж хохирлын харьцааны хэдэн хувиар тэнд чинь энэ төр гэдгээ бас тооцож ботхоос эхэлнэ. Тэгээд би яад энийг ингээл амар урсгаж яриад байна вэ гэхээр ер нь бол буурлаараа заалгаж сүүлд нь миний хүрсэн дүнэлт нь эн чинь хийстэр сэтгэлгээ хэрхэл биш юм бэ. Эн чинь маш өргөн цар хүрээнд тооцоолох ухааныг онгод зааж байна гэдгийг ингээд яг барьж авсан байхгүй. Тэгээ амар сонин нөгөө баруун тархины хийсвэр уран сэтгэлгээ гэж бодоод байсан юм маань яг үнэндээ логик сэтгэлгээ зүгээр л өргөн цар хүрээнд тооцоолох оюун ухааны чадамжийг хөгжүүлэх ийм сургалт байсан юм байна. Энд чинь галзуу солиод ямар ч хамааралгүй юм байна гэдгийг яг ойлгож аваад тэгэл би онготтой үнэхээр эргэлцгээ болсон. Энэ онгот бол намайг хэрэглээд галзууруулаад солируулад тэ чөтгөр мөтгөрийн дүр төвлөд ингэх юм биш вэ? Хэрвээ тийм байсан бол хизээч юм заахгүй л гэж бодсон. За тэгэнгүүт би ч юу ярьж байгаа замаас хазар хатуураа явчих. Тэг судар тий. Тэгээ би тэр чинь нөгөө өөрийгөө таних дэвтрээ дахиад яг өөрийнхоороо хийх гээд суудсан байхгүй юу? Суугаад тэгснээ ер нь энэ нэг юм удирдгал ч юм уу тайлбар юм ном хийвэл зүгээр юм байна. Өөрийгөө таних тухай гэж бодоод бас нэг өөртөө ажиллах талаар нэг жоохон хөөрхөн туршлага хөрөмтлүүлсэн. Тэрийг нэг ном болгоо бичих санаатай суусан. Тэгээ ингээд суусан чи юм орж ирдэг бай. Тэгээ болохоо агаар яах вэ? Тэгэл нэг буурлаа ингээл туслаарэ. Тэгсэн чинь буурал одоо би чинь ингээд хоёуг хувцсгүй шууд налуулаа. Сайхан буурлаа яриулчихдээ штэ. Гэтэ эхэндээ бол ингээ байнга тэгэж дайрж орж ирээд байдагс нь одоо сүүлийн үед бол ер нь тэхээ байсан. Ер нь бол би сайхан хүнээрээ л байж идэг болсон. Тэгээд яг зөвөр хэрэгтэй шаардлагатай үе байсан учраас ингээ наалж орж ирээд бодлоор юу бичих чаана урсж орж ирээ. Би шууд компьютер дээр бичсэн байхгүй. Тэгээ ер нь бол өөрөө маш их огторгой зүүдэлж амин гэдэг юм ярьдаг байсан учраас тэр сэдвээсээ угаасаа эхэлсэн. Тэгээд жоохон хүнд санагдсан. Тэгээ ингээ огторгой гал яриад ингээл бүх юмний эхлэл үүтгэлийн тухай ингээл бичиж байгаа л тэгээ хамгийн сүүлдэр нь гал дээр очиод дуусчдаг байхгүй юу? Гал гэдээ дуусчдаг байхгүй юу? Тэнгүүд нь би гинт ингээл дог гэл галын тухай юм ярих гад галын тухай судар буулгах хэрэгтэй юм байна. Дахиад эхнээс нь бичтэй. Тэгээд галын тухай ингээл биччихээд би бас дунд нь ойлгохгүй маа төөрөөд өөрийнхөө буруу хөтлөөд ингээ жоохон хольж утгасан заяа. Тэгээ ингээ гал чин задаргаан хас руугаа ороод тэгээ хасны юу орлоо. Хасаасаа явж ирсэн цаг хугацаа руу яваад ингээд дуусчдаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь миний сэтгэл ерөөс хандахгүй байсан заа. Нэг л хийсвэр байна. Арай хол байна те. Энийг уншаад хүнд авах юм айгүй баг байна ч гэдэм. Тэгэж бодоод нэг жоохон голонгой байжгаад нөгөө хүүхдүүд маань тэр үеэр яг нөгөө өвлийн амралт билүү хаврын амралт ч юм мэдгүй таарад ингээ хатам ээж маань аваад 14 хоног би гэртээ ганцаараа өөрийгөө түгжээд тэгэл өглөө босч ирээл хөглөгддөг заяа. Хөглөгдөөл ингээл буурлналаа ингээл та яг сайхан хөглөгдөж аваад тэгээ суугаад бичгээр ингээл
шууд яг жинхэнэ судраа ингээд өөрөө бичиж эхэлж байгаа байхгүй шууд шүлэглээл. Тэгээ би яг тэр хөглөөтэй үед ингээд энгийн Facebook очоод ороод нэг ганц нэг пост очих гэхээр л ингээд өөрөө ирэхгүй шүлэглээд бүр тэр сүүл толгой холболт бүр бараг төгсрөөд байгаа юм яагаад. Тэгээд ингээд яг 14 хоногийн хугацаанд судрынхаа бүх агуулгыг бүтэн буулгаж өгөөд ер нь аль ийм цаг хугацааны тухай судар болсон гэж би яг эцсийн дүгнэлтийг хийн. Гэхдээ яг цаг хугацаа гэдэг чинь амар хоолтой, амар гүн гүнзгий, амар том ерөнхий сэдв мэт боловч би тийм болохоор ер нь бол цугтаагаад байсан дээ. Тэр цаг хугацааны талаар ер нь мэдлээгээд яахын хитрхи бас хийсвэрл биш үү, тэг хэрэгэл биш үү гэд цэцээд байгаа юм биш үү гэд ингээд жоохон цугтаагаадсан байхгүй тэр цаг хугацаанаас. Тэгсэн чинь яг ингээд бичиж дуусны дараа болохоор цаг хугацааны тухай ойлголттой болсноороо ямар үр ашигтай юм бэ гэхээр одоо бүр ингээд уг үндэс суураар нь хүн гэдэг чинь тэ оюун ухаан гэдэг чинь ямар байдгийн, зам гэдэг чинь ямар байдیں۔ Одоо цаг хугацаагаа мэдэрч тэрэндээ тааруулж тооцоолон бодож одоо юу хийхээ бодож олоход бол цаг хугацааны тухай ойлголт маш чухал юм байна гэдгийг ер нь л ойлгож авсан. Тэгээд тэр ер нь судраа бичиж байхдаа өнөөдрийн бичлэг дээр ярьж байгаа бүх юм ойлгож авсан. Хаяа надад ингээл манай бууралчин бууж ирчээл ингээл энийгээл те манай бууралчин хаяа жоохон амар штэ тэгэл энийгээл намайг гэрэл сайхан гэдэг гэж мэгэл те тэгэнгүүт нь л би ингээл би ингээ онготойгоо нэг юм болоо те би одоо бараг онготойгоо хойд дүрн юм болов ингээ ерөөсөө ялгадгүй байсан юм яг яах ёстой юм дээ тэгэл хүмүүсээс дээд би гэл ярьж л байдэн штэ эн чинь нэг онгод буугаад байгаа биш энэ дотор сэрээд байгаа мууч гэдэг юм ингээ ялгадгүй байсан байхгүй юу гэхдээ яг сэрж байгаа нь ч үнэн бууж байгаа нь ч үнэн юм бэлээ одоо яг тэр нэг судраа бичиж байхдаа ингээл өөрийн мэдлгүүл энэ бүхнийг ойлгоод эхэлсэн гэх юм уу да тэгэнгүүтээ амар хөглөгдөлгөөтэй байгаа болохоор мэдээлэлд хаалтгүй орж ирж гин гэсэн үг л дээ. Тэгээд хамгийн гол нь нөгөө бодтой болгож буулгаж авсан юмнуудаа л би яриад байгаа. Түүнээс тэр нисэн тэр юм ерөөсөө яриаг байгаа шүү дээ. Тэр нь бол хүн сонсоход бол жоохон галзуул сонсогдно. Тэгээд эндээс надад олсон ололт амжилт нь юу гэхээр нэгдүгээр би буурлаасаа өөрийгөө ялгаж авсан. Буурал бол буурал тэ гений мэдээлэл надад байгаа. Дотроосоо зүн сэрдэг ч гэсэн бууж ирдэг нь бол үнэн. Яагаад гэвэл зүн сэрээд буугаад ирээд хийгээрээ бууж ирлээ. Би итгэл бишрэл сэтгэлээ дутаахгүй хүнлэлээ дутаахгүй үүлийнх нь царай гадарлаад өөрийнх нь хөг мэдрэмжийг яг ингээд нийцүүлээд ирэх юм бол тэр онгод бол хийгээсээ би чинь буюу тэр онгодын үйл нь хий байжснаа газар дээр бууж ирээд түүгэх байхгүй юу. Тэнгүүтээ өөрийгөө ялгаж салгах нь яагаад чухал юм бэ гэхээр тэр онгод чинь дахин төрөөгүй. Тэр онгод чинь хүүхэд дээр бууж ирж байгаа. Тэгэхээр энд хүүхэд нь байж ах хэвээр. Тэр бол маш чухал. Хүүхэд нь амин чанартай байж амин чанар гэдэг юм ойлгож ич тэр онгод үүлээ бийжүүл чадна. Түүнээс тэр онгод чинь дахиад махан бие аваад хүм болоод төрчөөгүй. Энд чинь бол айгүй ялгаатай ойлголт юм байлээ. За тэгээд энэ талаар сонирхчийг бол дэлгэрүүлэн судраас маань уншаарай. Тэгээд миний гаргасан судар нөгөө 8 оюуны бэлчирт гэдэг одоо энэ зүгээр хавцсныхын зураг шүү заяа. Ийм 8 оюуны бэлчирт гэдэг ийм судар гарсан одоо буурал бичсэн би өөрөө юу ч нэг үг үсэг бичээгүй учраас одоо судар гэж одоо хүндлэхээс урааргүй ядаж буурлаа тэг хүндлэхийн тулд тэгэхээр судрал гэж дуудах нь зөв байх. Тэгээд ийм судар гарсан байгаа. Хэрвээ би хэвлэлтээс гарчих юм бол энэ бичлэгтэйгээ нэгтгээд нэг номоо судраа танилцуулсан бичлэг хавсрах байх гэж бодож гин. Тэгээд зөвхөн хүргэлтээр ер нь зарагдах баха. Тэгээд суурин зарагдвал нэг л урлан гээд нэг дэлгүүртэл зарагдчих магадгүй бусдаар хүргэлтээр зарагдах байх. Тэгээд пэйж хаягаар мэдээд захиалга өгөх байх. За тийм байна да. Тэгээд би бол судрынхаа хэсгийг бас хамаагүй спойлмаргүй байна. Та бүхэн маань яг уншаад өөрөө аваад өөрөө уншвал арай юм цогц ойлголт өгөх бах. Би болохоор спойлдохоор энэ тэндээс нь тасалж сэгэлж ярих гэдэг болохоор хамаагүй ярмааргүй байна. За ямар тач өнөөдрийн бичлэг маань нэг
юу хэлэх гээд байгааг мань ерөнхийдөө ойлгосон байхаа гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө энэ бүхнийг ойлгосны дараа хүн илүү зоригтой ч болдог, өөртөө итгэл хамаагүй дээрддэг. Тэгээд өөртөө эзэн байхаар ийм эрх чөлөөж амтагддаг. Ер нь бол тэгээд ийм бэр чадалж амтагддаг. Тэгээ энийг бол эготой, бардамдалтай хольж утгаад байх юм биш. Энэ бол тэс өөр зүйл байдаг. Энэ бол зөвхөн өөрийнхөө амин хувийн тэр өөрийн дотоод эгог тэжээх гэсэн төлөө биш. Энэ бол дэлхийн нийт хөх Монголын төлөөх зүйл байдсан байлаа шүү. Энийг яг дотроо мэдрээд үтсэн хүн үгээр хэлснээс илүү сайн ойлгох байх та. За ингээд бичлэгийг маань цагаа гаргаж үтсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай, сав дараагүй, сабаа дараарэ.